Сайн байцгаана үзэгчдээ. Шинэ дугаар маань эхлэж байна. Өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Батмин Дах хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн өнөөдрийн мэнд. Маш их завгүй зургийнхын дундуураасгүй гэдэрлээ. Баярлалаа. Явжлаа надад. Одоо ямар өрөө бүтээл дээр явж байна те? Одоо энэ Sabit production-ы нэг залуучуудтай хамт нэг өрөө бүтээл хийж. Энэ хаврал нэлээд ачаалтай байна уу? Гайгүй юу? Тэгэл. Одоо яг нэг улирал эхлэх гэж тийм одоо ингээл дулаараа л эхлэхээр янз янзын кинонууд гараад элдв саналууд ирээл тэгэл. Хэдэн сайхан дүнэртэй орцсон бижигэн жилийн сая зураг авалтан дээрээс ирлээ. Одоо бас тэнд намайг хүлээж. Тэгээ бас зураг авалтын дундуура бас чөлөө өгөө явуулсан найруулагчдаас баярлалаа гэдэг өмнөөс нь хэлчихье. За хамгийн түрүүнд хайлаа сүүлийн үед үзэгчдийн дунд маш их нөгөө эргэлттэй, үзэлттэй байгаа мөрч киноны тухай ярих гэж бодож байна. Та өөрөө мэдээж заримдаа жүжигчид нөгөө киногоо бас бүтнээр нь үзээг байдаг шүү дээ. Яг зөвхөн өөрийнхөө тоглож байгаа хэсгүүдээ илүү их мэдээддэг. Тэгээ хамгийн анх яг киноны нээлт болоод киногоо яг бүтнээр үзэхэд танд ер нь ямар байсан? Ер нь бол тэр болтол бид нар чи яг юу болсныг мэдэхгүй л яваад байдаг шүү дээ. Яг нэгдэж найруулагч нар зурглаагчд бол монтаж хийгээд хараад байдаг те. Бид нар ч юм бол өдөрт хэдэн мянган удаа үзчих шүү дээ. Баяа гэхэл ингээд сонсохоор дургүй хүртэл. Мань мэднэ бол огт үзөөгүй байж байгаа л тэгэл үзсэн. Тэгэд яг киноны мөрч киноны хувьд бол яхаарахгүй юм тэгэхээр кино өөрөө сайн хийгдсэн кино учраас сайхан л санагдсан да. Одоо ингээд нэг үзэгчдийн групп бас байгаад байгаа шүү дээ. Мөрч киноны гээд маш итгэвтэй. Тэгээ ер нь бол бас сүүлийн үед нэгтэй гэж Монгол киног хүмүүс ингээд таавар таагаал хоорондоо хилцэж үзчихсэн. Бас ер нь жоохон хавар тий. Та тэр группийг ер нь харж байна уу? Харж байгаа шүү дээ, байнга харж байгаа. Тэн дээр чи одоо мань бити чи байнга тааглаас та шүү дээ. Оо тэгсэн та 10-даа алсан юм биш үү чи нөө тэгээд янз янзын таамаг дэвшүүлээл тэр алсан байж магадгүй энэ ингээд хүмүүс чинь киног бас их нарийн үздэг юм байна. Их нарийн үздэг юм байна. Тэгэл одоох нь ингээл одоо энэ цамцан дотор бодвол хөмсцсэн байж гэдэг юм уу те. Ингээл нэг юм маш нарийн юм бүс нарийн юм үздэг юм. Ялангуяа ийм одоо ийм детектив кино чинь тэр нь юу хэлэх гэж байгаа бол энэ нь юу хэлэх гэж байгаа бол гэ тэрийг ухаа бодоо яваад байд юм шүү. Тэр нь магадгүй зарим тохиолдолд найруулагч зохиолч хувьд нэг тийм сүртэй. Одоо учир айхтар бодоогүй юм ингээ хийгээд явцсан байхад тэрийг ингэж бодоод ургуулаад ингээ тий. Яг бодсон юмнууд зөндөл юмнууд байгаа юм л да харагдал. Тэгсэн мөртлөө зүгээр л бодоогүй нэг ингээ нэг юм планы чинь л тий. Тэр дэх гээд ингэсэн юм биш үү тэр тэгсэн юм биш үү гэхэд. Бүр скриншот хийж байгаа тийм ингээ мөрчийн тэр группд бол үнэн дуртай байгаа. Айгуу гой юу таамаг дэвшүүлэн бид нар шин тэгэл бүр мань митний санаанд оромгүй сонь юм гаргаж ирээд байгаа юм. Магадгүй бүр нөгөө үргэлжлүүлээд 2 дугаар сизон хийгдүүлгээ одоо нэхэд эхэлсэн шүү дээ. Тэнгүүтээ тэрэн дээрээ баг за энэ дүр болвол тэр нацаг бол тэр гэж бүгднийг ингээ бүр хөгжүүлэлтийг хийж байгаа. Хоёр дээрээ тэгэрээ мэгэрээ адил зүгээр бүгдийн зохиолын өмнөөс нь бичиж байгаа шүү дээ. Харин тий. Би бас бодож илаа найруулагч дэлгэр ярьж гисэн тэндээс их гоё юмнууд хараад за дараа нь ингүүл тэгүүлгээл бодож байгаа хта гэдэг. Тий. Ер нь бол сайн бэлдсэн, сайн одоохон кастинг мастинг их сайн бүрдүүлсэн сайхан кино л одоо. Тэхийн халсыг гэж. Тэр чи одоо айгүй олон хүн асууж байна. Тарсан бол гүрийгээ дээддээ шилэхгүй байх шүү дээ. Киногоо үзээгээд. Одоо энийг далимдуулаад бас багд үгээс уучлалтгүй чи. Нөгөө мөрий тавьчихсан гинэ хин алсан гэж. Оо яана за. Тэгэхээр би нэг арай өөр юм хэлсэн л байгаа. Өнөөдөр битэрийн ярьцлага гарах өдөр чинь болохоор 9-р анги орсон байна. Тийм. Тэгээ одоо дахиад 7 хоногийн дараа гэхэл ер нь илэрчих нэ штэ тийм.
Тэгэхээр нэрэл уран бүтээлч болгоноос асууж байгаа хтэй хин асуу. Зүгээр одоо энэ нод явж байгаа киноныхнаас хүртэл асуугаад байна гэсэн. Тийм үү. Киноных л бол тэр агийг ер нь хин алчвал гэдэг. Тэгэхээр ийм сайн уран бүтээлд оролцсон гэдэг бол уран бүтээлчийн хувьд бол бас их тийм сэтгэл ханамжтай, бас тийм бахархалтай тий. Тэгэд ер нь анхдаа яг өөрөө зохиолоо уншиж байхдаа өөрийнхөө дүрийн тухай юу гэж бодож байв. Заримдаа бас зохиол уншиж байхдаа найруулагч за энэ дүр шүү гэд хахад л энийг байвал гоё юм биш үү гэж бодогдох үе бас байдаг тий. Гэхдээ ер нь бол дүрийн хувьд шууд таалагдсан л да. Яг нэг байдаг нэг сайхан тий боловсралтай мундаг цэлхэр. Энэ дүрийн хувьд л сайхан таалагдсан. Тэгээд баяраа энэ дүр дээр орох уу гэж би тэгэл ер нь бол эхлээд зохиолоо уншихаас өмнө ярилцсан. Тэгээд энэ дээр бол бас их хайтайхан санагдсан л да. Тэгээд зохиолоо уншаад ер нь бол за кино бол гоё юм гэж ер нь хөл багцаа авсан. Тэгэл өөр бус юм хаяа шууд энэ л орцсон шүү дээ. Тэгээ таад маань нэлээ их урт хугацааг бас нөгөө болгонд зураг авалт өнгөрөөсөн. 70 онсон баг шүү дээ. Тэгээд ихч хоол хийсэн тий. Хоол. Арай л тансаг хөдөө юу гэдээ баг брэнд болсон шүү. Тий бүр брэнд болоо хүмүүс баг очиж ирэхгүй яах вэ? Энэ кинонд юугаар ч хамаагүй ажиллачвал гоё юм биш үү гэдэг. Тэгээ яг ерөнхийдөө бид нар чинь очичоод тэгэл тэрцээ дэргүй натурын бол сайхан байсан. Бид нар шин дундуур нь тэгэл зүгээр байхгүй юм. Тэгэл зураггүй үедээ хоолунд эргүүлээл яриад тэр нь тэгээ сүулдэ бүр нэг тийм одоо бидний зориулсан нэвтрүүлэгч хоолны нэвтрүүлэгч юм шиг. Хүмүүс хоолны кино гэж ойлгосон. Өө тийм үү? Жангум шиг. Бүр нөгөө хуучны үеийг харуулсан гэдэг. Жангум шиг Монголд байгаа ч гарах гэдэг юм аашаа. Ай, бас вэж болох юм тий. Тэгээ тэр үед яг ингээд ажиллаж явах үеийн та бас ингээд буцаад ингээд бодох юм бол одоо баг хагас жил өнгөрчлөө гэсэн үг шүү дээ. Тэгээ цаг агарын хувьд их тийм сонирхолтой бас үзэгдлүүд ихтэй. Тэр нь киноны зураг авалтыг бүр илүү бас гоё болгож өгсөн тий. Одоо тухайн үед ажиллаж явахт л хэцүү байсан болохоос тэгэхээр яг эргээд нэг дэлгэцэн дээр харахаараа тэр нэг айгуу гоё. Байгалийн гоё үзэгдлүүд чинь тэр чинь нэг ном ногоон байх цас орол зузаан баг. Тэр чинь 10-20 см цас орчиж байгаа. Тэгээ тэр чинь 2 онол хайлчиж байгаа юм л да. Тэгэл тэр хооронд нь цастаа зургнуудаас галзуулаад жигнүүлэл авсан. Тэгээд ер нь бол баг бүрэлдэхүүн тэг сайн хүмүүс ер нь л сайхан ажилласан да гарна хэлээд. Хэцүү юм зөндөө л байлгүй яг. Аливаа юм бэрхшээл байж л байдаг. Тэгэл кино чи хамтын бүтээл болохоор чинь тэгэл ялчгүй л одоо нэг хэдэн туслах дүүнэр маань байж байгаа л ахаа. Тэгэл тэрүүгээр өргөлж үгэн. Тийшээ гэрэл өргөжсэн чинь наашаа эргэл миний тамхиг асаж өгч чинь энэ хүүхдүүд чинь өрхөө ингээл бид ах нараа айгүй хүндлэн эргэл тэр хэмжээрээ бид нар бас дүүнэрээ хайрлан яг л тэгэл хэдэн туслах худал киног нуруунд дээрээ өрч байгаа. Бас тэр нөгөө уран бүтээлч дээрээ ажлын байрын солиод нэг юм баримтат кино нэвтрүүлээд ирсэн шүү дээ. Тэр бас айгүй хөөрхөн байсан тий. Хүмүүс огт киноны тухай ойлголтгүй хүмүүс хүртэл тэрийг үзээд хөөх эн чи ямар их ажил болт юм бэ? Одоо ард нь нөгөө нэг юм өөр үүрэгтэй. Тэгэл нэгдүгээр найруулагч хэр нэг найруулагч хэр их л том хүн гэдэг айгүй хүнд ажил тэнд авч явж байдаг гэдээ ойлгоод тэд нар бол айгүй хөөрхөн бас байсан. Зүгээр л тэр нэг группийг орой их тунтаж өглөө их тусахдаг хүмүүс ч айгүй хэцүү байгаа. Яг ажилдаа явах хэрэгтэй шүү гэж тий. Тэгэл одоо яг тухайн үед ядраал, мяраал ингээл тэгэл одоо нүр амаар юм гараал энэ тэнд бартах шаваал ирнэ л мяарна штэ. Тэгэл бүгд л мяарч байгаа юм. Хүн чинь тэгэл жоохон нойр халдтуу яваад ирэхээр нь тэгэл яаж сатгалан байсан ч тэгэл нойр гэдэг юм чинь. Бүгд л адилхан л ядарч байгаа юм чи. Хэнийг их тэгээд тэр хэцүү юм нь ялангуяа жүжигчдээр илүү хэцүү тийм нэг урд нь гараа камерны өмнө учраас. Тэгээ яг ер нь бүгд л адилхан ядарч байгаа юм л да. Тэгээ яг кинонд дэр нөгөө жүжигчд нүүр царай болж гардаг учраас тийм ард хүмүүсээ мэддэг байхгүй. Тийм болохоор тэгээд ер нь яг тэ зовсон юм болгон сүлдэнд гоё л байдаг тий. Тухайн үед л хэцүү байгаа юм шиг болооч ингээл. Тухайн үед биедээ тонорхолт гисэнгүй ингэсгүй тэгэл одоо бодоход тэгэл гоё тийш ингээл уран бүтээлийн л төлөө болох юм. Тэг мөрт кино ч өөрөө бас айгу олон аймагуудад ч зураг авцсан тий. Сүхбаатар руу яваад Улаанбаатар хотынхоо иргэн тойронд энэ төргээд тэр бүтээл одоо юмнуудыг харахаар 10 анги гэхээр бас жоохон
Хайрын ч биш. Одоо дуслаа штэ гэж боддог. Миний хувьд бол зохиол гэхдээ нэг жоохон хэцүү санагдсан. Ингээд 10 ангийн турш ганцхан хэрэг тий. Тэгээд 10 ангийн турш тэр ганцхан хэргийг илрүүлэхэд бол үзэгчдийг барих гэж амар хэцүү ш. Тийш нэг анги кинон дээр нэг хэргийг илрүүлэхэд чинь л бас явдалтай ш. Тэр нь бол тий одоо нэг ганцхан хэргийг тойруулаад 10 анги яваад нэг хэрэг агийн хэрэг гараад тэрнээс үүдээ дахиж юм гараад ингээд цаашаа баяжаад ингээ явуул нэг өөр л тий. Зөвхөн агийн хэрэггээд 10 анги явчихар ч бас хэцүү юм шиг байлаа. Гэтэ бас тэр зорилгоо найруулагч, зохиолч, продюсерүүд бол маш сайн одоо биелүүлж байна тий. Өдий болтол зэрэгтэл үйдэг байна гэхийг бодоход бас тэрийг дээрээс нь өмөрч кино чинь 4 ангийн дараа Вүү фалкт оромдох одоо Монгол үзэлтийн рекорд авчихсан шүү дээ тий. Тэр мэд чинь бол одоо тэгэл гоё л доо бас нэг эн чинь хүн чинь хийсэн ажлаараа бахарх шүү дээ тийм үст. Баг хамт олон ч бүгнээрээ уулзал бид нэр өмнөхөр сайхан нэг оройг хамтдаа баярлж хөрж өнгөрөөсөн. Яг л тэр чинь өмнөхөр л хамгийн баяртай юм чи. Тийм бас багийн том баяр. Тийм багийн том баяр учраас. Тэгээд хялгантынхан биднэрт бас их тусалсан. Хялгант ч өмнөхөр сайхан байгаль таа тэр юм уу. Тэр сайхан байгаль ядаж ажилласан ч урамтай зоригтой тий. Тэгээ хангаа учраас оройдоо шүндээ бас жоохон хүүтэй. Тийм нэ. Тэгээ нэг хүүтэндээ зориулаад дулаан авцсан өсчээр тэрнийхэн залгаа зураг нь маргааш наран явж байгаа. Тэгэл урсаад өгсөн шүү дээ. Ер нь бол нөгөө уран бүтээлийг хийхэд уран бүтээлчдээс гадна тэнд ингээ яваад очиход тэр орон нутгийн иргэдийн албан байгууллагуудын бас хүч маш их байдаг тийм. Жинхэнэ л арай. Одоо тэгээд монголчууд ч амар сэтгэлтэй шүү дээ. Амар сэтгэлтэй. Зарим нь ханиа барайл хүрээд ирнэ те, зарим нь морио барайл хүрээд ирнэ. Аль болох тусдын болцгоон. Тэгэл тийм олон хүнтэй зургийн составт чинь морь малнаас ахгуулаад тэгэл тэр нэг одоо гадуурн тэр бэлчжээ хонь мал зал сайлмал гэл одоо юу гэсэн ах те тэгэл тэр болгонд чинь л хялгантынхнаас л гууж байгаа юм чинь тэгэл хэлцэгтэй хэлцэл нэгтэй нэг л хөхрөлдөгтэй хөхрөлдөл. Та одоо яг сүүлийн хэдэн жил яг ингээд 100 үргэлж завгүй натуртай кино зураг авалт гэж юу нь илүү их тийм итгэвтэй өнгөрч байна. Ер нь ч тэгэл одоо тэгэл аргэр бол жоохон хэцээдэж шүү дээ. Ер нь л хэдэн сараар яваа алга болчихно да. 70 хоног бол би бол нэг ч ирээгүй шүү дээ. Улаанбаатар л нэг ч ирээгүй. Ирэх боломж ч байгаагүй тэгэл. Тэгэл ер нь ихэнх нь тэгж л байгаа юм чинь тэгэл. Би ганцаараа явъя гэдэг. Та одоо энэ кинон дээр ажилласан уран бүтээлчүүдээ эргээд харахаар огт өмнө нь хамтарч одоо нэг уран бүтээл дээр орж байгаагүй хүмүүс нь хэн байсан бол? Нилээн байсан. Нилээн байсан. Залуучууд бол яг тийм. Яг нь жүжигчд бол ихэнх нь хамт орсон л байсан л та. Тэгээд зарим нэг жүжигчд байсан. Бид нар чинь. Гэхдээ одоо дах жүжигчдээс ч гэсэн ер нь л цөөхөн хүнтэй хамт урд нь орж исэн байлээ. Тэгээ ялт битгэд бол яг тэр тэгэл хаансаг таарчлага юм. Тэгээд хотод би чинь жиж жаламтаа аюу ихчтэй гэл бүгднтэй л анхтай ш. Ер нь юмд орж байгаагүй. Тэгэл одоо энэ хоёр л усан дорж тоглосон энэ хоёр чинь нэг анги тгсэн мөртлөө. Яг хамт нэг уран бүтээл одоо энэс өмнө бол баяраг нэг кинонд орсон өөрийнх нь. Тэгээд дараа нь энэ болж байгаа. Тэгэл одоо тэр залуу жүжигчтэй бол мэдээж анхуд орж байгаа. Тийм тэгэл одоо манай бихээ байна. Бихээ тэр бол ер нь кинонд хамт орж байгааг. Тэгээд 80 тоглодог бихээ. Тэгээд бас тэр хүмүүстэй ажиллахад бас сайхан. Үнээр одоо ингээл одоо урд нь яг нэг кинонд орж байгаа чи бие биенээ таньдаг ч гэсэн ингээд нэг уран бүтээлд орж ижил ингээл бие биенээ сайн мэдэж те энэ хүн тийм хүн юм байна, ийм хүн юм байна гэл тэгжээж татна харилцаа ингэж халуун сэтгэл үүснэ те тэгжээж уран бүтээлтэй сайхан оролцсон бид нар ч тэгэл тэгж яг жүжигч тэртээ дэргүү тэгэл хандлага болгоагүй шүү те. Ер нь тэгэл нэг уран бүтээл орж байгаа юм чинь нэг л сэтгэлтэй болоод угаасаа ингэ явчихдаг. 67 хоног хамт байгаа
чинь Тийм тэгэл. шүү дээ. Үндсэндээ тэгэл нэг тийм хашин дотор хамт амьдэр чинь тийш очиж зургийн талбад хамт ингээл яваад байна. Тэгээ хоолоо хаваалцаад тийм нэг хамт суугаад хоолоо идэх чинь. Би анх тантай танилцахдаа яг л одоо нөгөө дийлэнх үзэгчдийн баддаг шиг их л ширүүн хүн бах та гэж зүгээр анх нөгөө зэрэг кинон дээрээ тантай уулзал гэрээний тухай яриад дүрийн тухай яриад хэлж байхад уулзсныхаа дараа гайгүй л юм ба шүү дээ. Өөрөө яг дотроо бодчихсон. Тийм хандлагууд ер нь их ирэхөө тань дээр. Зөндөө. Манай эхнэр түүхтэд хүртэл гэж. Юу гэж ирэх вэ? Гоёхоо тэгэл манай эхнэр инээжлээ. Одоо тэгэл энэ хүмүүс намайг одоо тэгэл чамайг одоо намайг барьж бол зодод идэм байх гэж бодд юм шиг байл шүү дээ. Танаа авчин ширүүн үү гэж үгтэйсэн. Танаа нөхөр аймаар үлгээл асуудаг. Гэтэ яг үгүй юм байлээ шүү гэдэг хамт ажиллаад ирэх хэрэгэд. Та өмнө нь бол дуучин байсан гэдгийг бол одоо үзэгчид бол бүгдээрээ ингэ мэддэг болсон. Та одоо ингээд кино уран бүтээлд илүү их орчоод буцаад ингээд одоо дуу дуудлах өөрийн гэсэн дуутай болох тухай бодож байгаа гэд нэг 2 жилийн өмнөх нэг ярилцлаган дээр хэлсэн байсан. Тэр ажил юу болж байна? За яг би 9 жил дуурийн театрын хамт олон дунд шанагдсан. Тэр улаан театрт 9 жил болно гэдэг чи бас чамгүй хугацаа. Сайхан жон жилүүд байсан. Олон цаахан хүмүүстэй ажиллаж исэн. Бас нэлээдгүй уран бүтээл дээр ажилласан. Миний амьдралын бас нэг салшгүй нэг хэсэг тэнд байгаа. Тэгээд ер нь бол тэгээд кинороо ороод дуугаа бүр хайсан. Дөөр бол тэргүй хаягдана яагаад гэвэл өөрөө байнгын бэлтгэлтэй формтой байх гэсэн. Тэгтээ яг хуу дууг бол хайж чадахгүй мэдээж. Тэгэхээр нэг тийм тэр бол нэг юм айхтар тийм олонд хөрсөн нэг тийм дуу муу гэж би ер нь бодохгүй байгаа. Зүгээр л би ягаад ч юм нэг одоо энэ насны бас өнцгөөс ч юм уу те. Ингээ харахад нэг амьдрал ямар үлээ те. Иймэрхүү нэг тийм гүрэл маягийн дуу хий даа гэл. Өөрийнхөө зүгээс хүмүүст барьж байгаа нэг тийм маягаар тийм хүүрнэлч гэх юм уу. Яг одоо Батминдийн дуу гэдэг. Тийм одоо би яг Батминд амьдралыг харж байгаа өнцгч гэдэг юм уу. Эсвэл нэг дүүнэртэй хэлэх үхс ч юм уу нэг тийм хүн маяг ч юм уу те. Тэгж нэг тийм хүүрнж үзье да аялуутай гэж бодоол. Жанр нь бол гэхдээ тэнийг хүнд бол гэхдээ захиалцсан байгаа л да. Тийм үү. За. Тэгвэл бид нар одоо хүлээх хэлүүлтэй таах шүү дээ ер нь л тий. Тэгээ яг тэгээд одоохондоо бол тийм захиалцсан нэг ярилцлагын шатандаа л явж санаачлага маягтай. Тэг эхлэл тавина гэдэг чинь тэгээд. Тий. Ерөнхийдөө бол тийм стил жанраа бол тодорхойлцсон нөгөө хүнтэйгээ. Нэг иймэрхүү юм байх юм аа гэдэг. Тэгэл явж байгаа. Сонирхолтой юм. Тий. Тэгэл түүнээс тэрийг л айхтар юм дуу мó гэж бодохгүй байгаа. Яг хуу дуулна л да. Гэхдээ айл нэг олон түгээг айл нэг хийт толгоол ингэж бодохгүй л хаа зүгээр. Яг хуу ютубер ч юм уу дуучин Батмин гэхэд нэг тийм дуу гарчихсан тий. Танаа гэр бүлийнхэн гэхдээ тийм урлагийн авьяастай хүмүүс юм тий. Тий манай ах トゥ нар эрэнд. Тий. Талан багш талан урлах. Яагаад тийм бол та юм бодчихсон уу? Яг та тэгээд мэдээж одоо миний бас нэг хэлэх дуртай өдий зайтай явна бол аав ээж маань буюу тэр өвгдээдсэн маань тэр их биднэрт одоо болтол өвлүүлж гисэн тэр их гээ. Сайн сайхан авчирж өгсөн гээ. Чин дамжаад над тэр ирж байгаа шүү дээ хоёр талын гэж хэлсэн. Тэр уламжирч гисэн тэр сайхан өвгдээдстэй бол баярлах юм да. Сайхан ирүүл бий байна. Дуурал дуу байна. Тийм ингээл. Авьяас байна гэж бодож байгаа. Тэгээ энийг зөв ашиглаж чадвал гээд тэгээд энэ бол мэдээж тэр сайхан эцэг их юм боёо л гэж би боддог. Нэг хүн одоо маш гоё хоолойтой юм диктор хүний тухай ярихдаа ингэжсэн баг. Энэ ямар хүмүүсийн төрхтөө хоолоо олж идэх зүйлийг ингээд инсталдаа суулгаж өгөөд өөрчлөсөн байт юм бэ гэдэг шиг та болоод одоо таны миний мэдж байгаа одоо таны хоёр дүү те яг бас ингээ уран бүтээлч дуу хоолой өөрсдийнхөө бас яг энэ төрөлхийн тэр хөгдлөөрөө бас их даваа талтайгаар бас өөрсдийнхөө хий гэсэн зүйлсээ хийгээд явж байгаа гэж харж байгаа. Тэглэг яах вэ? Манай хоёр дүүч сайхан дуулна шүү дээ. Янзын сайхан дуул. Мань мэт нь бол хажууд нь маргадвал тиймэрхүү шүү дээ. Ер нь бол зэрэгцээд болвол ер нь бол одоо тэгэл дуурийн театраас гараал нэг бас нэг хэсэг нэг 2 жил ингээл
урлагаас холдол жоохон холдох ч яваа тухай чи ингээл нэг юм хөтэлдэг байсан хөтөлгөө ингээл дуулал барайл ингээл явдаг л байсан. Тэгээд тэгжсэн чинь гинтхэн ингээл сингд орж амраа хоёр ороод ирсэн. Энэ кино бодлын явуулгач гэх кино байна. Нэг дөрөн чамд хөрөх юм шиг өрөөдрөх. Тэгэл тийш орсон чинь болох юм байна гэл тэгэл бодлын явуулгач хэсгэлэл хүмүүс жоон сайхан танил эхэлсэн л та. Тэгэхээр чинь тэгэл тийм сайхан боломжууд байна гэдэг чинь ингээл тэр сайхан гений буян эцэг их юм буян шүү дээ. Хэрвээ та тэр үед яг найруулагч болон жүжигчин амраатай яг тэр дүрийн тухай ярилцаагүй тэр кинонд ороогүйсэн бол гэж та одоо боддгоо. Би ер нь бол яадаг ч байсан жүжигчин тал руугаа хэвэх л байсан гэж боддог. Тийм үү? Тийм. Гэхдээ би бол амраа сингээ хоёртой бол үнэхээр баярлж явдаг. Олон ч хүн дээр хэлж лээсэн л та. Тэр мэдээж хүний анхны юм гэдэг чинь. Анхных байдаг. Тэгээд явуулгач киногоор би айхтар олонний танил болоогүй ч гэсэн ямар ч гэсэн мэрэгжлийн киноныхны хувьд бол овын нөхөрч ингээд хараад эхэлсэн. Тийм кино болохоор тэр хайртай. Тэр дүрдээ ч хайртай киноч сайн болсон кино ер нь бол. Та одоо ингээд төрөл жанраараа батгаар дийлэнхтэй таныг за одоо триллер кинонууд, экшн төрлийн кинонуудад за магадгүй түүхэн кинонуудад илүү их тань санал болгодог бол за энэ жанрыг би чадахгүй бах та гэж бодогдох тийм байдгүй. Байлгүй яах вэ? Мэдээж. Би бол одоо комедид бол өөрийгөө бол ер нь л хэцүү гэж боддог. Гэтэ комеди кинонууд байгаа шүү дээ. Байх нь байт юм аа тэгэл өөрөө жоохон тэгэл 90 төмбөлттэй шүү дээ. Хүмүүс яга болж гинэ л гэдэг энэ тэгэл. 90 гэтэл цаанаас өгөгдөл чинь бас юм зөхгүй гэж бас байна л да. Гэтэ тэн дээр уран бүтээлчд илүү нөгөө юм сорилттой байх тухай нэг юм байдаг. Уг нь бол тийм яг хөө тэгээд сайн бэлдээд ингээд явуулч уг нь болохгүй ч юм байхгүй л дээ. Жүжигчин яаж л бол яаж хувирчих хэв баримлын шавар шиг байх хэвээр гэж багш нар сургадаг шүү дээ. Манай суусын багш нар. Жүжигчин хүн гэдэг нь баримлын шавар шиг. Тэр найруулагч юу хийж тавин тэрийг бүтээж явах хэвээр тий. Маш сайн жүжигчд байж хахад сайн тоглуулж чадаагүй найруулагч гэж бас байдаг тий. Байлгүй яг найруулагчээс их юм шалтгаална шүү дээ. Та тийм одоо хэрвээ танд тийм тааралт бол ер нь та өөр хэр их одоо санаачлагтайгаар өөрийгөө гаргаж ирж өөрийнхөө дүр дээр ажилладаг бай. Ер нь л тэгнэ л да. Би голцоо ер нь л бол би найруулагч нартайгаа ингэж харилцсан. Яаж ин болж гин үү? Болохгүй байвал хэлээрээ. Тэрэнд ихсэн бол ингээрээ. Саяных минийх болсонгүй би дахичихгүй ч гэдэг юм уу те. Ер нь тийм хандлага тийм байж жайтайхан юм гарна шүү дээ. Мэдээж найруулагч хүн чинь тэр зохиол анхнаас нь бүр чанаад болгоод дотроо харцсан байгаа шүү. Харсан учраас та энэ батмын дах таарах юм байна гэдэг юм уу тэгээд тэгэхээр найруулагчийн харсан юм байгаа. Тэрийг одоо бас тэнд дэвтэрээр гаргах тэгэл тэр дунд нь баяжуулах. Тийм л асуудал байна. Тэгтээ жүжигчин хүнээс өөрөөс нь юм шалтгаална л да. Ер нь л хэлж жүжигчний ажил бол миний хувьд бол мэдрэмжл гэж боддог. Ах тэр нарийн мэдрэмжтэй хүн л хийж чадах юм шиг санагддаг шүү дээ. Тэр бүхэн хооронд л одоо харилцаж байгаа хоёр хүний хооронд л ганцхан нүдний харцал юм шийдэж тас. Ер нь тэгж чаддаг бол гоё л. Би ингээл өөр юм ярих хэрэл буцаал нөгөө кинороо орно гэдэг шиг л орчод байхаа гээд дууны уран бүтээл ингээд хийдэг байжгаад та хийдэг байжгаа. За би одоо ер нь ингээд за одоо дээрээсээ гарчихсан юм чинь ч гэдэг юм уу те ингээд нэг дуулахгүй дээ гэд ингээд байж ах үед та тэр дуурийн театр болон эсвэл дуу дуулдаг тэр тайзыг санагалзах уу юугаасаа байна үсттэй. Байлгүй яах вэ? Зөндөө байна шүү дээ. Тэр чинь 9-10 жил бас тэнд чанагдсан юм чинь байлгүй яах. Тэр чинь одоо сууйс би чинь кино драмд сурч байхдаа давхар дуулагчаар сурчсан шүү дээ. Тэгээд дуулаачаа дагнаад гоцолтооч юм болоо тэгт өөрлөө явцсан. Тэгээд тэнд чи миний амьдралын 9 жил бас нэг тоглолцсон 10 хэдэн дөөр байна. Баян гарч исэн сайхан дүргүүд байна. Баян учиртай гурван балганы дүрх ч бас нэг 50-аад болцсон. Сайхан шүү дээ. Сүүлд намайг нэг үеийн нэг учиртай гурван дуулжсэн хүмүүсийг ороод нэг балганы дүрд нь уржин жил дуулсан. Тэгэхэд бол чадахгүй ч гэсэн их гоё л гэлээ.
Тэр тайзан дээрээ тэр дээрээ гарна. Сайхан гэрсэх. Тэгээ би чинь нэг балганы дүртэй айгу холбоотой яг тэгэхээр би оюутан байхдаа очиртойгоор дөрийн уралдаанд ороод тэр балганы дүрээр төрүүлээд тэрнээсээ болоод өөрийн чатгалуу гоцолтуучнаар ороод тэр нэг анх нөгөө банд өгш маань л говьят банд өгш маань л нэг тэр уралдаанд оруулж ирсэн. Зөвхөн дуучин гэлтгүй уран бүтээлчд хамгийн чухал юм зүгээр миний бодлоор шүү. Мэдээж авьяас байна. Тэр хүний хөдөлмөр байхаас гадна бүр ингэ салшгүй нэг чухал юм сахилга бат гэж боддог. Хичнээн авьяастай байгаад тэр сахилга бат гэдэг зүйл байхгүй бол тэр хүн дээр тэр амжилт гэдэг зүйл ирдэггүй юм шиг санагддаг. Та юу гэж боддог? Тэр бол ерэн зайлшгүй л дээ. Юусэл одоо ч тэгээд миний анзаарсан юм бол ер нь л хандлага чухал болсон юм шиг санагдсан шүү дээ. Аливаа юмд хичнээн авьяастай байгаад жоохон тийм зан чанарын хувьд ч юм уу доголдолтой байвал одоо ер нь бол бараг орхитохоор болсон байл л дээ. Яг энэ дээр нөгөө хамтарч ажиллах тийм багаа хүндэтгэж гэдэг юм уу да. Тийм хандлагууд ер нь айгүй чухал болсон байна. Тэр хүнтэй харилцаж байгаа харилцаа, уран бүтээлтэйгээ хандж байгаа хандлага өглөө ирээд их мотор гэдэг урахад текст нь бэлэн байж ах чинь бас л том хариуцлага хандлага шүү дээ. Тэр чинь бага одоо группээ хүндэтгэж байна. Өөрийнхөө хийсэн ажлаа хүндэтгэж байна. Энэ цаагаараа үзэгчтэй бас хөндлөж шүү дээ. Нуу юм байна тий. Тэгэнгүүт за энэ хүн ер нь баг уран бүтээлч болохгүй юм байна дөө гэл тэгж бодогддгүү те зарим хүнийг харж. Зөндөө тийм зөндөө л гэдэг шүү. Тэгт ах уу гэлхүү. Хэлнэ. Би бол ер нь их ахтар дотроо одоо тэгээ явахгүй л дээ. Ер нь тэгэл групп дотор бол ихэнхдээ л дотн болчдөг. Тэгэл тэнд ганцаардж байгаа хүнтэй ч би дотн байхыг боддог. Тэгээд энэ хэл чи жоохон хандлага өөрчлөлмөр юм ах энэ дээ. Эсвэл чи нэг жоохон апдейт хийхгүй болохгүй болсон юм биш үү гэж хүртэл хэлдэг байсан. Тийм үү? Чи нэг ингэж үзээч. Тэгвэл яад юм бол ингэж үзвэл яад юм бол гэж ярих хүмүүс айгуу дуртай байдаг. Зарим журуу ярилцах хэцүү хүмүүс зөндөл дөө. Тийм хүн ч бай. Тан дээр зохиол ирэхэд та зохиолыг уншихдаа юуг хамгийн түрүүнд хардаг вэ? Мэдээж анханасаа киногоо сонирхож байгаа учраас үйл явдал. Тэгээд өөрийн дүр, тэгээд тэн дээр байгаа зохиолын хиллэгүүд. Тэгт хэцүүхэн зохиолууд бас юу штэ. Ирэн штэ тийм. Нэрлэг байх байна. Тэгээд зарим нь бол ер нь л тэгэл татгалзсан штэ. Зарим нь энд жоохон тийм байна. Тэгээ улаан зам татгалзаж чадахгүй зарим нь ажилтаа төрөлдөж байна. Зарим тохиолдолд гэхдээ нөгөө тэр татгалзаж байгаа шалтгаанаа тэр хүнд хэлчмээр юм шиг тий. Яагаад гэвэл нөгөө нь магадгүй тэрийг засаад ч юм уу эсвэл би юун дээр болохгүй байгаа харахлах. Ер нь бол тийм л. Тэгээ мань мэтний яг нэг цаанаас нэг тийм сонин зан зулгаагаа санаа зовоод байт юм. Хүн гомдчих гэж тийм. Тэч зарим сонин зан юм байж л гэдэг юм тэгэл. Сая чи би одоо фэйсбүүкээр нэг баахан бэд та гэж ариллаа шүү дээ. Харин тийм. Ер нь бол яг зохиол уншихад бол анзаар тэн дээр зүгээр хараал хэлчихсэн баг. Гитсэн л байсан юм. Гэтэ яг тэр хараалыг зураг очиход яг нэг юм хараал орчих тэгээд хараач ингээд дийдгээд нэг юу оруулдаг шүү. Тэгээд оруулчихна гэл зүү болол тэгэл тохирсон. Тэгэхээр нь би одоо гэл тэгэл. Хамаагүй хэлээд. Тэр чинь тэгэл яг ингээд нэг өргөн дондор 2 3 оруулаад явчих юм аачаад зарим хүмүүс оруулаад шууд монтажлаад бүх пэнүүдийг оруулаад хэлчих. Ингээд. Энд чи ихтэй ажиг авах байсан чи ингээд хүмүүст орно бичээ. Нилээн сөрөг юмнууд орж ирсэн л да. Тэгээд тэр хүмүүсийн мөнгө олох зорилго нь биелсэн болоотой болж тэл гэсэн. Гэхдээ тийм тохиолдол ер нь айгүйх байдаг те. Өөр жүжигчдэр ч гэсэн ингээд харж байхад энэ хэсгийг хасчихнаа гэл эсвэл энэ таслагдаад ийм оронд нь орчноо гэх. Яг үннийг хэлэхэд бол тэднэрт нэлээд гондсон. Та тэгтээ хэлсэн үү? Нэг хахтар хэлээгүй. Энд чи яаж гэсэн нэг тэр маркетинг тэгээ масалж юм хийсэн олсуудаар нэг уучлалт ойлгосон л. Гэтэ ихэнх үзэгчтэй үед бол нөгөө жүжигчдийг тухайн
дүрээр нь төсөөлөх хандлагаас айгүй хөдөлж шүү дээ. Гаргасан юм. Яг тэгээд баг. Амьдрал дээр ийм юм шиг тэгж хардаг. Ийм хандлагатай юм байна гэж шууд ойлгож. Урлагийнхан гэж эхэлж. Тэгэл нөгөө кинон дотор хараал хэлэхгүй кино хийж таа болчих. Бид яг тэр юм дээр хүмүүс юу ч хүлээж авч байгаа л даа гэдэг нь бас нэлээд харсан л та. Шинэ нөгөө монголчуудад бас хатуу сонсогддог онцгой өгнөд болохоор ч нэгэл. Бас болохгүй л дээ тэр чинь. Өчнөө л хүн үзэж чинь, хүүхд үзэж чинь. Жохон хүүхдүүд үзэж чинь. Тэгээд даган дээр тийм. Миний аав ээж үзэж чинь, миний хүүхд үзэж чинь. Эргэн тойрны бүх хүмүүс үзэж чинь. Таарлсан болгоолж чадаа яаж байгаа. Юу вэ? Яа такой тэднэр бодлоо шат юм аа гэлтэй. Одоо дүр юм даа гэл. Дүр юм даа. Арай л гэл харин тийм ээ л гэл. Яа тэгэл өөрөө нэг тоохгүй болохоор хүмүүс тгсгэлээ гэл намжиж байгаа шүү. Сошиал бол ингээд нэг талаараа олон нийтийн хандлагыг харуулдаг юм шиг боловч бас яг тийм жинхэнэ хандлага бол бас биш байгаа гэдэг шүү дээ. Тиймэрхүү ингээд сенсацтай юм гарах дээр та өөрөө ер хувь хүнийхээ хувьд ер нь хэр хардггүй зөвхөн таны кейс дээр ч биш ер нь зүгээр ингээд нийтлэгээр хүмүүс ямар нэгэн зүйл рүү хушуурах эсвэл хин нэгнийг илүү их одоо буруутгах тиймэрхүү зүйл дээр та яаж ханддаг вэ? Ер нь тоохгүй байхыг хичээж байгаа. Хүмүүс одоо манайхан чи ингээд нэг юмыг сайлахаар ингээд тэнгэрт тултал сайлал тэр нь ингээд хальт бүдэрчээр аваачаад бүр тийш наваач чулуудал тий. Тийм хандлагатай юм тэгэл ингээд анзаараад ах чинь нэг ялангуяа миний доор ингээд сонин бүр ингээд хиний цанаанд оронгүй сонин бичсэн юмнуудыг харахаар дандаа ирчүүдлээ. Тэгэхгүй яадаг чи. Хатархтай юм болов. Битгүй зэн хачаа чи хийчихсэн байд юм аа тэгэл. За би тоодогч юм дөө тэгээд. Одоо тэглээгээч яах вэ тэгээд. Би тэр тийм их сонин бичсэн юмтай хэрүүл хийвэл би адилхан тэрний хэмжээнд л доош орно шүү дээ яах. Тэгээд өөрөө тэгж бодвол биччихлээ байвал тэр л тэрийг бичлээгээ тэрэнд одоо ашигтай байвал сайн л. Нэр нь би тэгэл урдан шилжсэн нэг тиймэрхүү хүмүүсийг харахаар ер нь үзэн ятхаас илүү өрөвддөг юм. Иш хөрхий дөө нэг. Үнээр хаасан толгой юм байна дөө л гэж ботхоос өөр яах. Бараг юм хэлээд ч тийм юм байна. Нэг хэлээд тэр ойлгохгүй. Урдаас хэрэлдээл орж. Би тэрэндээ хэрүүлээвэл урдаас дахиад хэрэлдэнэ. Тэгээ чи болоочигээд гуйсан юм бичвэл өшөө даврна. Тэгэл чимээгүй хайцсан дэл үлзээтэй байгаа юм чинь. Тэгээд дотроо нэг өрөвдөл чаастал гэл. Эсвэргээрээ сошиал дээр болоод олон нийтээс ирж байгаа ямар үг хандлага танд ер нь илүү их нөгөө урам зориг өгдөг таныг бас ингээд одоо шагнадаг бол ер нь мэдээж зөндөө юмнууд л байгаа л да. Зарим нь бол тэр киногаар нь хүлээж аваа дүрээр нь хүлээж аваа тэргээ хандаад байгаа нь бас заримдаа гоё шүү дээ. Яг л тий хүрсэн байна гэж бодно шүү дээ тий. Миний зориг биелсэн байгаа байхгүй. Тэр хүн тэгээ бодож ийн гэдэг чинь миний зориг биелсэн байна. Тэгэхээр би тэрийг үнэмшүүлж чадж байгаа юм болов уу гэж бас өөрөө бодно шүү дээ. Тэгээд бас өнгөрөх юм уу тий. Тэр чинь нэг уран бүтээлч хүний бас нэг кайф шүү дээ. Тэгэл яг хөө одоо олон хүмүүс танигдаад ингээд сайхан уран бүтээлүүд ороод ирэхээр бас нэг олонний дунд бие авчих уу адил чухал болно. Хүнтэй харилцах хэлэх үгээ бодно. Тэгэхгүй бол хэн нэгний гомдоо чинь тий. Одоохон огт хоёр танихгүй хүн хэрэлдээд өнгөрөөд ингээл яваад гэн тий. Тэгэхээр чи тэр хэрэллэг тэнд нөгөө эсрэг талд хэрэлцсэн хүн маань энэ нэртэй төртөө хүн байж улгийн хүн байж яасан хийсэн бүр амар хүн түлээж авдаг. Зүгээр ингийн хоёр хүн бол өөр шүү дээ. Цааш яргээл марчин тий. Тэр чин баг тэр хүний насан туршдаа ярих юм болчихж байгаа. Тэрнтэй таарсан. Кино гарахад нэг юм чи амар хэрүүлж юм. Тэгэл зурагтаар нь гарч байгаа юм чи яах юм гараад тий харагдаад байгаа юм чи. Оин чи өстө тийм юм билээ шүү дээ. Тэг чи юм уу. Зүгээр тэгэл тэрнээс гадна тэгэл ер нь хүмүүсийн хандлагыг өөр болчих. Ядж яхад энэ нэг жүжигчин гэдэг үг хүний чихэнд амар бүр тод сонсогддог. Тэр хоол нэг жүжигч явж ийн гэл ярьдаг хүмүүс жүжигчин гэдэг үг. Тэр амар тий. Тэгэл
биш ингээл тоогоо царайлаа ингээл хитрхи ачаалаг л өгөхөрч бас нэг тий. Энэ яаж цонсчод яаж юм одоо гэдэг юм айгүй хэцүү гэж чинь. Хүмүүсийн хоорондоо жүжигчингээ ярьж байгаа үг нь айгүй их ингээд сонсогддог байхгүй. Тэгээ тэр нь таныг өөрөө бас нилээх юм байнгын цэнэг тийм бие ярьж юм. Яа миний тухай ярьж байгаа юм шиг байна. Тэгэл бодоол тэгэл өнгөр. Гэтэ тэр бол залуу үедээ байсан бол танд гой санагднаас тий. Ер нь танаад байна гэдэг. Тий, ер нь бол тэгээд одоо ч гэсэн хүмүүс ер нь бол айгүй сайхан хүндлэн л дээ. Тий, нэгэд аль болох туслахыг ер нь энэ тэнд очих чинь л тэгэл өө хаа та ингэ гэл туслал барайлалах хүмүүс ингээл тэр тийм болохоор ингээл хүндлэл маш их тэр чинь л бас ингээл амар бас сэтгэл ингээл нэг сайхан тий. Тийш орлогын муу та одоо түрүү ингээл хүний гомдоочгүй гэд 2 3 удаа хэлчихсэн тийм. Тэгэхээр та ер нь өөрөө тэгж бас хүнийг үнэхээр одоо ингэж санаа зовтол тийм ингээд гомдоочгүй гэж санаа зовтлоо гомдоож исэн үе байгаа юу? Мэдээж байдаг шүү дээ. Одоо тэгэл зөндөл юм байдаг бах төө. Би бол тэгээд олон хүн гомдоож исэн бах залуу насны үйлдэлүүд бас хэцүү шүү дээ. Залуу амгалан явах чинь тэгэл ер нь бол эхлэлт бараг тэгэл юу ч бодохгүй нэдрэл өнгөрдөг. Дараах марах байдаг тийм. Энэ гомдох үйч гэдэг үг байхгүй. Эцэг эхэж гомдоочих үгийг хийж боддгоо байлаа шүү дээ. Одоо их гомдоосон юм зөндөө байдаг юм уу тэгэл. Бид нар тэгээд тэр хүмүүсээ ах дүүгэн ханижлэн үр хүүхдэн гэл. Тэгэл яг сүүлд нь одоо аль болох тэгэл тим юмнуудаа бодод сигнал тэрнээсээ л ингээл ухаанд сууд юм уу тэгэл. Аль болох ер нь бол яг хаа гэхдээ цаана мэдээж нэг энэ хүн чанарын юм байсан учраас л нэг юм үлдэн шүү дээ. Тэгэл бид нар нэг хамгийн хайртай хүмүүсээ л ер нь хамгийн их гомдоод байдаг. Тэр энэ бол сая л хэлчихлээ. Ээж аавыгаа болохоор байнга л хажууд байж байгаа юм шиг. Тийм шүү дээ. За намайг ойлгох байлгүй гээл ханижлээ тоохгүй байдаг. Тийм их байдаг. Одоо залуу байх чинь хүртэл одоо чи намайг миний найз нөхдөдтэй уулзуулсангүй барьсангүй гэл хатар уурлж очрал бараг л. Чи юм бид нар чинь насны найзууд бараг л те хатар. Бараг нөгөө тийм тангарагтай тийм найз. Гэтэ одоо ингээд жоохон ингээд бодоод эхлэхээр бас нэг ирэмб гарна биз. Нөгөө найз нөхдөд хувьд хинэн илүү вэ? Хин дээрээ би одоо үнцэн нөх вэ? Тэр тал дээр юу? Ер нь бол яг хөө тэгэл хэдэн найзууд надад тэгэл цаг үедээ ингээл 10 жилдээ нөхрөлж байгаа хэдэн найзууд тэгэл сүүлд нь сууж тарж ирээд суусын оюутан цагийн найзууд, театрын найзууд, одоо ингээл уран бүтээлийн найзууд, бизнесийн найзууд төрөлгөрийн юм шүү. Төндөө л найз нөхөд тэгэл тэр болгонтол аль болох л өөрийн зүгээс муу зүйл хийчихгүй л хичээдэг. Амьдрал дээр нь хийсэн муу зүйлдээ харамсч идэг. Тэ байлгүй л яг хүн юм чи алдаж өнөхсөн дөө юм байна. Хүн гомдоцсон бол одоо болтол бодож явдаг хүмүүс байж л байдаг. Аль болох тэрийгээ давтахгүй шигдэг гэдэл. Тэгээ бидний амьдрчээсэн үе чи өөрөө хэцүү амьдрал юм байл л да. Ширүүн. Яг шилжилтийн ширүүн. Ер нь л одоо тэндээс яаж амьд гарч ирсэн гэж бодмоор үе шүү дээ. Хэцүү. Олон жаавын хүүхдүүд шантарсан, нугарсан, бутсан, алуулсан, өгсөн, алдсан, шорооронд их орсон, ихч зодолдож нүүдэлдэж явсан тэгэл хэцүү. Тэр их архитарс дээр дуургүй архиуж ясан үе шүү дээ. Дарга цэрэггүй доор дээргүй архижсэн. Тэгээ бидний үе чи яг нэг юм 10 хэдэн насны төгсгөл яг хэд нэг амар үе байхгүй. Тэр үе чи яг зах зээл чөлөөт нийгэм эхэлчихэж байгаа байхгүй. Бүх юм чөлөөтэй болсон гэл. Тэгэл та нарын насн дээр юу ч хийж чадна гэдэг. Тийм шүү дээ. Яг л нэг амгалан нас. Тэгэл нэг үеийн хэдэн сайхан залуучууд нээлсэн. Тэгэл би хата царайд юу ч хэдэн тий. Чадалтын кэч байна гэл. Нэг хэсэг тэгэл амгалан явуулаа тэгэл сүүлд нь тэгэл ялчгүй ингээл сургууль соёл сурахгүй болохгүй маань амьдралыг юу болж байгаа маань гэл тэгэл эргүүлэх гэл үтсэн тэр чигээрээ зүтгэж явсаар гал тэгэл
далжиж явсараа нэг ингээд орж ирсэндээ. Тэгээд нэг тэр зааста бусдыг гомдоос нь тийм харамсмаар амглан ингээд явжсэн. За одоо би болъё. За одоо ер нь жоохон тэ нэг юу гэх юм. Тэ нэг хүн шиг гэж хэлдэг шээ. Хүн шиг амьдрийгээд тэрэн лөө орох тэр үе бас хүнд тийм амар байдаг юм шиг зүгээр санагддаг. Тэглгүй яах. Зүгээр өглөө босвол за окей би ерөөсөө одоо ингээд тэрнтэй ч болцохгүй энийг ч хэрэглэхгүй одоо юу гэдэг ингээд шууд ингээд босоод шууд өөр болно гэж бол байхгүй. Би тэр чи одоо тэгэл нэг ер нь бол тэгэл за яг миний хувьд бол эргэлт хийсэн нь бол бас огцом л хийсэн л дээ. Тэнд ховдын гудамжин дээр нүцэндээ гудамд хөвчж байгаа л нэг өглөө басал ээжээсээ мөнгө байна уу би явж конкурс өглөөгөл гараад ирсэн байхгүй. Тэгээд энэ дээрээ л сууж төгсөн чинь конкурс тэмцсэн. Тэгэл нэг юм ингээл дөнгөж урлаг руу ингээд цухойцсон. Тэгэл тал үе нөгөө тэндээ яваад байгаа байхгүй. Орохгүй л ингээд зүтгэж яваад чартаагаад л ингээл арчмаар ингэсэн бол тийш яваад ингэчүүл ийш явах чинь. Тэгэл тэр дунд чих юм болно штэ. Тэгэл намайг чин кинонд юу сувис төгсөл дуурийн чадвар руу ороод ирэх чинь л нөгөө л нэг бас л нөгөө уус ийдсэн бас хэсэг үлэг хүмүүс нь байж лээ. Уран бүтээлээ идэх хүмүүс нь ч байж лээ. Гэтэ нөгөө хамт бол угаасаа нөгөө яг бүтэн ингээл баг уран бүтээлч дунд орчиж байгаа болохоор тэгэл анх ороод нэг хэсэг жоохон нэгж байгаа тэгэл ингээл тэгэл аль болох халтэрн марин ингээл янз янзын болно гэл найз нөхөд ч гэсэн тэгэл янз янзын хүмүүс байна. Тэгээд яг ерөнхий шугам нь бол тэгэл алдагдахгүй явсаар байгаа тэгэл. Одоо битээр яриач гэсэн тийм хүмүүс зөндөө сонсож байгаа гэж би бодоод байхгүй. Тэгэхээр хүн ингээд ингээд би хэцүү байдалд орчлоо гэдгийг мэднэ гэдэг нь өөрөө айгүй чухал шат гэж би уншижсэн. Тэрийг мэдрэхгүй би болоод байна гэж яваад байна гэдэг бол аюул. За би ер нь болохоо байлаа гэдэг тэр сигналыг авсан үед бусдаас тусламж хүсдэг хэсэг байна. Хүсдэггүй хэсэг одоо өөрөө болох гэж үздэг бас нэг хэсэг байт юм байна. Тийм. Ер нь бол ялангуяа энэ архинаас холдох гэж бол их юм болсон. Нэлээд юм болсон. Энэ чинь одоо нөгөө ер нь бол өвчин шүү дээ. Сэтгцэн өвчин. Донтолт гэж байлаа. Өвчин шүү дээ, өвчин. Бараг л нэг тийм арх хууч өвчин шиг те. Яг одоо нэг хор тавдар шиг барьж яваад хөлчихгүй ч гэсэн нэг хэдэн жилийн дараа өвчл байгаа байхгүй. Ялгаагүй л хавдар шиг. Тийм айхтар өвчин байхгүй. Сэтгцэн өвчин. Тэгээд энийг эмчилж аавна гэдэг бол хэцүү. Ялангуяа өөрөө өөрийгөө би архичин болчихжээ гэдгээ хүлээн зөвшөөрч чадах хэрэгтэй юм бэл. Тэр болтлоос. Тийм. Хүн өөрийгөө архичин гэж боддог л байхгүй. Тийм шүү дээ. Тийм. Би өнөөдөр болгоод энэ алаад байна л гэдэг цаагуур нь архин тархины идэлэдэг сэтгэх нь багсаад байдаг байхгүй. Их арх уух тусмал одоо энэ гудамжинд гарцсан болсон чинь тархины идэгцээр байгаад үнэхээр баг сэтгэдэг болчихж байгаа байхгүй. Сэтгэхээр төр зурийнхаа л юм бод. Тийм. Өнөөдрийнхээ архийг бодвол нэг хоолныхаа аяыг бодвол тийм гэж орой унтахаа бодно. Тийм болчихж байгаа. Тэгэл тийм болохонд бол наашаа өөрийгөө татах ямар арга байна. Зарим хүмүүс хүлэн зөвшөөрч би яг үнэхээр архич юм байна. Тэгээ би яавал энэ архинаас болох вэ гэд би чинь бас зөвлөгөө аваад эмч нартай уулзаал барайл те. Бэл би өөрөө шууд шараадны наркологийн тасгар руу шууд өөрөө очиж явж ичэл хөвтсөн шин. Та өөрөө юу? Та ер нь өөртөө тэр өөрчлөлтүүдийг шууд ингээл өөрөө хийчихдээ юм шүү дээ. Тий би нэг тэр сигнал нь яг юу гэсэн тань. Би үнэхээр арич юм байна гэдэг тэрийг өөртөө хэлнэ гэдэг чинь бас зориг шүү дээ. Чи ер нь бол амьдрах цаашаа амьдрах хүсэл байсан. Түүнээс би бол найхтар нэг худлаа юм ярихгүй. Яг гэвэл эргэн тойрны хамт ууж ижсэн найзуудаас болоогүй хүмүүс нь ингээл сайхан найзууд нь өгч өргөдөөл эхэлсэн. Айгу олон хүмүүс нас орсон. Тэгэл нэмлэг төвчих чинь ингээл хажууд хүнээс оролдох. Ингээл. Ер нь бол за энэ чигээрээ явах юм бол нэг удахгүй байна гэдгийг бол явахарсан. Тэр чинь бол би бол ингээл алингаа алдтал гудамжин чирэгтэл авахгүй шүү дээ. Тийм. Тэгтэл ер нь бол тэгэл за энэ ч ерөөсөл болохгүй юм тий. Цааш та. Чин тэгэл гол нь бас хүний өөрийнх нь хариуцлах гэж юм байна шүү дээ. Үүрэг гэж юм байна. Энэ миний амьдрал байна. Ар гэрүүл байж байна. Тэнд миний аав ээж амьд байна. Ах дүүнэр байж байна.
юм л бодогдсон шүү дээ. Дэгжижил наашаа иргэн өгөхөөс. Тэгэл би чинь болчихсон, архиа болчихсон надад эмнэлэгт хэвцсэн байхгүй юу. Тэгээ тэнд тусал хийлгээ хөвчих та уугаад байгаа эмнэлэгт дотор уугаад байгаа байхгүй. Тийм би та юу? Би яа. Нөгөө өөрчлөгдөх гээд орсон юм чинь үү? Эрүүл болно гэж орчоод. Аха. Тэгээ нөгөө архиа болчихдох ингээд би ингээд өвдөд ингээд тийм хүмүүс байгаа тий. Тэд нар бол гайгүй тэгээд би юу тэгээд өөрөө эвтэн гарч аваад аргалж маргалж агаад ингээд тэгэж гаднаас эргэлт мэргэлтээр гээд сэвэр усны сав маамд авчраа заваараад ингээд яг болчих чадахгүй байгаа байхгүй согтож унаад ингэхгүй ч гэсэн нэг тийм юм байгаад байгаа. Тэгэл байж байгаа шууд явал шараад руу. Тэнд эмнэлгээсээ шууд гараад тэр чигээрээ шараад нь очивол нэг наркологийн эмчтэй уулзсан ингээд уулзвал би юм байна хэвмээр байна гэл. Тэгэл тэр чи амарч хойжлол ороод бүр юм торон ийм цонхтой заяа тийм. Тэгээд тэр чинь хоёр давхарт болохоор чи ингээд тэгэл нам зогсож байгаа. Тэгэл тэнд чи яг нөгөө нэг архин хүчээр гараад ингээд салгалн чичирн одоо яа тийм тэгэл гар хөл татан барин тэгэл хардаар зүудл нөхөлс гоожин бүх тэг шатнуудыг ингээд даваал тэгэл. Тэгээ нөгөө наркологийн эмч нар чи ингээд сэтгцэд нөлөөлөх юмнуудаа сайхан ярина. Эмчилгээнүүд нь тавхад байгаа. Тэгэд ер нь бол тэгээд тэр болтол явсан хүн чи өөрөө баг тэр наркологийн эмчийн хэлж байгаа юмнуудыг баг ихэнх нь мэдчихэж юм тийм. Одоо ингээд ингээ харилцаа яриад ингээд ингэх чинь өөх таа чи бүр юм тий. Ер нь бол тийм төвшөнд очиж бэлтгэгдсэн байгаа чинь тий. Тухайн цаг үеийн жоохон хэцүү байсан л да. Одоо ч залуучууд архитектарын сол болж сайхан болж тий. Одоо тийм ажлын хажуугаар архитектар сэргүүлдэд хүн човор болж тийм шалтгаан хэлдэг ч хүн багассан байлээ, сайхан болсон байлээ. Тэгээ ер нь бол энэний эцэстэл хэлэхэд бол тэгэл арх шиг хэрэггүй үнэхээр амьдралд байхгүй. Түр ямар ч хэрэггүй байгаа. Тэг шалтгаан хэлээч гээд тийш. Тийм юмд хэрэгтэй гэх юм ч удаа шинэр чинь тэр нэр одоо яг үү те ханаа төрхөр нэг тат чинь гэдэг юм уу дууд болгосон хоолоо гаргах гэсэн нэг хоёр чинь зүгээр л арх чинь хүний шалтгууд байхгүй тэр. Найз нүүдийг гэсэн ч гэдэг юм уу сэтгэлээр унсан ч гэдэг юм уу те их баярлалаа ч гэдэг юм. Тэр чинь зүгээр уух шалтгууд л байхгүй. Тэг архгүйгээр хүн баярлж болно, архгүйгэн гонж болно. Харин ч ирүүл сэтгэх шүү дээ. Нэр нь бол. Тэгэд арх ус үед хэтэрхий сэтгэлийн хөөрөлд автна. Юу эсэх. Тэртээ бороо зөрөө шийдвэр гаргана. Ер нь л тийм одоо их аавынд очиход чинь бол би ч орж гарч явж л үзсэн л та багсаа тэгэл чинь ер нь л тэгэл 60-70% тэгэл архинаас үүдэлтэй л байт юм л. Тэгэхээр аюу харамсалтай тий. Тэгээ зарим нь орог юу баснаа ч санахгүй хүмүүс байж байдаг. Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шимт сүг боловсруулж олон улсын стандартад нийцсэн хугацаа үрцгэгч болон нэмэлт бодис агуулгыг цэвэр сүгээр боловсруулсан ингийн хоормог худалдаанд гарлаа. Camwell брендийн ингийн хоормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. Та өөрийнхөө хувьд ер нь хэр их нөгөө юм төлөвлөгөө гаргаж амьдрдаг хүн бэ? Тэр таарах. Тэр талд ер нь жоохон маарах. Уг нь бол айхтар хүмүүс байдаг л да. Тэг яг төлөвлөгөөний дагуу амьдрах гэдэг. Яг амьдрах гэдэг. Надад бол тийм байхгүй. Ер нь бол тэгээд дээд харахтаа яа тэгээд арай жоохон цаагаар урдчилж харддаг ч юм уу те. Болж өгөл техникийг л боддог юм тэгээд яг төлөвлөж амьдрч үзээгүй. Ерөнхийд нь бол тийм за нэг тэр үед ингмээр юм байна. Тэгэхгүй бол болохгүй болж байгаа юм байна. За нэг ингээ заач гэдэг юм уу те. Аха. Би ч одоо тэгэл урлаг гэж явж байгаа л үүр сүйлд бас нэг жоохон бизнес өгч нэг дуураас гарчаад үзсэн. Хэсэг явсан. Тэгээд яг босчгүй бас чамлахааргүй сайхан явсан. Тэгээд дээр үедээ бол ганцхан 8 ч хийж илээ Москва гэл тэгэл найзуудтайгаа нийлэл барайл тэр он чинь тэгэл явж явсараа л урлах руугаа буцаад ирсэн те. Би ч бас компани гэдэг нэг цахилгааны инженер болж үзв. Цахилгааны компани болоод эрчим хүчний компани байгуулад баас нилээдгүй Улаанбаатар хотод бас хийцэн бүтээсэн юм байна. Тэгээ нэг корона гараад 1-2 жил завсарлал тэгэл тэр чигээр нь тэгэл цаашаа явлаа.
Тэр коронагийн өмнө хойно гэдэг бидний амьдралд маш том өөрчлөлтүүд авчирч байна тий. Ер нь бол тэгэл компаниуд ихэд л сайхан явжсэн. Нэлээд станцдаа эдэн цаастаа унтдаа тэгэл бас нэг энэ тентхийн тендерментэрт ороод үзсэн бас ганц нэг ажил аваад хийгээд үзсэн тийм туршлагатай болсон. Яг сайхан болол жигдэрэл ирж байсан юм л да. Ханаа залуу компани болохоор чи ялчгүй тэгэл коронавигийн 2 жил бол тэгэл нам болох гэл. Тэгээ 2-3-аас эдэн төгрөгөө идэв. Их олон компаниуд бас яг тэгж байсан баг шүү. Тэгэд 2 жилийн дараа гараад ирэх чинь нөгөө компани чинь тендерт орох ирэхгүй болчихж байгаа. Боломжгүй. Тэгээд дахиад шинээр эхлэх болчихж байгаа. Гэхдээ одоо та буцаад ингээд зөвхөн урлагийн ажлуудаа хийгээд байж байхдаа бол өөрөө л аягүй ажиргалтай байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь миний хүсэж байсан дуртай ажил болохоор ч. Яаж ядарсан ч одоо тэгэл эннийхээ төлөө явна. Зүтгэдэг тэгэл одоо яг тэ Монголын урлаг одоо нэг зах зээл нь бага учраас үнэлгээ бага юм да. Тэгэл ер нь Монгол бизнес ч гэсэн ер нь тийм дээ. Зах зээл бага болохоор ч ялчгүй. Бүхний нэг ажиллах хүчний үнэлгээ сайлж байгаагүй бага. Тэгэл одоо манайхан чинь тэгэл тийм кино юм гээл ингээл шүүмжлэлээд энэ тэгэл цаана яаж бүтэж байгаа яаж юм бол чи хүн чинь ашигтай ажиллаж ижил цаашаа дараагийнхаа юмыг сайжруулна гэхээс тэг ашигтай ажиллахын тулд мөнгө хэрэгтэй. Яг үүндээ бол энэ хэд уран бүтээлчд дуртаад л бор зөрхөөр явж штэ. Оож байгаа юм нэг ч байхгүй штэ. Тийм штэ. Дийлэнх нь магадгүй баг их өртөө. Өртөө. Нэгээс нөгөө кино хийдэг тэгэл. Тийм. Тэгээд ингээд аягүй хэцүү энэ төр ярьжсэн чи одоо ч Монгол киноны 90 жилээ болж байгаа. Тийм гэсэн. 90 жилээ болж байна. Тэгээ ингээ харахаар бас нэг юм тоо харлаа л да би 2010-аас 2020 оны хооронд Монголд хамгийн их кино хийгдсэн байдаг. 10 жил байдаг гинэ. 500 кино хийгдсэн байдаг юм байна. За тэр дотор нь бас та одоо хэдэн кинонд нь явж байна. Бараг 50-д юм байх шүү. 10% явж байгаа. Тэгээ тэр үед бол ингээд монголчууд яг кинон дээр илүү их өсрэлт хийж те нөгөө одоо тэр чинь сайн тамуутай байж ижил нөгөө хүн чинь бас хөгжиж байгаа. Өнөөдрийн сайн кинонуудын суур тэнд одоо нэгсэндээ бэлтгэгдээл одоо таараа гэж хэлэж байгаа юм хийгээл явж ирсэн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээ харахаар одоо энэ 20 оноос хойших кинонууд бас их өөр болсон. Бас мэдээж тэр коронавитой холбоотойгоор бүх юмнууд өөрчлөгдсөн байна. Тэгээ ингээ харахаар та ер нь Монголын кино урлагийг ер нь ямар хуу явж гин цаашаага ер нь яах гэж байгаа гэдэг дээр ер нь та ямар төсөөлт байдаг уран бүтээлчүүд. За мэдээж одоо нөгөө хуучны кинонууд сайхан гэж ярьдаг те. Хуучны кинонууд бол сайхан үнэхээр сайхан гоё мэдээж тэр чин дандаа мэрэгжлийн хүмүүс хийж ийнэр чин тэр чин цаанаас нь кино хийх нөхцөл болцоог нь улсан хангаад өгч чинь шүү дээ. Сайхан уран бүтээл болохоос яах юм. Тэр чи одоо за би нэг тэдэн төгрөгийн багтаагаад энэ кино хийхэд гоё болох юм байна гэх. Тэгэхээр цаанаас улсан тэдэн төгрөгийг өгч чинь шүү дээ. Тэр чи хийх байх. Одоо ч юм бол хийгээд эргээд нөгөө хийсэн зардлаа олоод тэгээ нэг яавал нэг 5 цаасны ашиг гаргачихвол те. Тэгж хийж байгаа юм чи одоо өнөөдөр тэрүүм төгрөгөөр Монголд кино хийчихэд тэр тэрүүм төгрөгийг хаанаас олж авах юм? Байхгүй шүү яа. Боломжгүй. Бүр амар хитмид болоод яавал яад юм хэс тэр чинь одоо тэгээд гаргаж байгаа тэр 500 кино чинь 500 болоод ихгүй шүү дээ. 5 нь л тийм байгаа шүү. Тийм шүү дээ. 500-аас 5 нь л тийм. Яг гоо дээр үеийн кино 5 сайхан кино гардаг байсан бол тэр 500 дотроос чинь бас нэг 21 аятайхан кино байгаа шүү. Сайн кино байгаа. Тэр 20 сайн кино гарч ивэл тэр 500-ын ашиг тэр тэнд орчих шүү дээ. Тийм. Тэгээ тэр их юм дундаас чинь яалчгүй кино урлаг хөгчгөөс өөр аргагүй. Сүүлийн үед бол үнэхээр өсрөнгөө хөгдөж байгаа кино урлаг. Монголын кино урлаг бол дэлхийн жишгт гүйцэж очихгүй байгаа ч гэсэн араас нь одоо хэрнээрээ л чаргууцалж шүү дээ. Одоо бол кино урлаг чинь ер нь бол тэргүүл бизнес шүү дээ. Тэр бизнес ашиггүй бизнес хийхин үсэх юм бэ тийм. Одоо сайхан харин энэ продюсерийн компаниуд гарч ирээд бас нэг жоохон талын бас нэг өөрлөсөж байна. Яг нөгөө бизнес гэдэг утгаар нь явхад продюсингийн компаниуд маш том үүрэг байгаа тийм. Тийм байна.
Нэг уран бүтээлчид ядаж одоо суур зардалтаа санаа зовхгүй. Тийм шүү дээ, тийм байна. Тэгэхэд продюсинг компаниуд тэнд нэг гэсэндээ маш их эр зориг гаргаж хөрөнгө оруулалт хийж өмнөөс нь шатж өгч байгаа. Тийм шүү дээ. Эсвэл шатахад ядаж 50% нь өрөлдсөн шүү дээ. Тийм байхгүй. Тэгсний хүчинд одоо жишээл мөрч гэдэг кино бол вүүгийн дэмжлэгтэйгээд бас тийм урт хугацаанд хөдөө зураг авалт хийгээд тийм тавтай тухтай байдал уран бүтээлчдэд ажиллаа сайн хийх боломжийг бас тодорхой хэмжээнд бүрдүүлж байгаа л гэж бодож байна. Эдгээр ч насар их хэрэгтэй өөр. Танаа хөгт ч одоо бас яг урлагийн чиглэлээр жүжигчнэр сурч байгаа гэсэн. За манай хүү ер нь бол урлагийн хүн болно гэсэн л явж байна одоо тэгэл охин бол өөр байхгүй шал өөр чиглэлээр одоо 12 дахь анги. Эрдмийн мөрөөс. Хүү маань одоо тэгэл урлагийн хүн болно гэж зүтгэжлээ. Тэгээ одоо би өөрөө урлагийн хүн болчих хийх болчихлээ шүү дээ. Дуртай байна. Өөрөө болохоор би дуртай ажиллаа хийж явчаад. Ер нь тэгэл би бол тэрийг бодсон л да хүн ер нь өөрийнхөө хүссэн дуртай ажиллал хийх ёстой юм байна л гэдгийг бол бодсон. Эсвэл нэг сайхан ажил болоод тэрэндээ дуралтлаа хийх ёстой юм байна те. Чаддаг зүйлтэй дурлах ёстой юм байна. Тэгжээж тэр ядарлыг даван тэр их одоо тэр дорож тэр их хиламыг дав штэ би юм штэ. Та ер нь ингээд дуртай ажиллаа хийж байгаа ч гэсэн зөвхөн өөртөө зориулдаг цаг чинь хизээ байдаг вэ? Тэр цаг дээр та ер нь юу хийдэг вэ? За би ч нэг айхтар тэгэл одоо өглөө эртдэн цагт тусаад айхтар тэгэл ингэдэг хүн биш. Бясалгалтай яваад ном уншаад. Ер нь бол тухайн үедээ чөлөө гарвал тэгэл яг тухайн үед яг хийх чөлөө цагаар хийх юм юу байна тэгэл би чинь бас тийм бас болж игэл арай ийм залуучууд юу хэрглэж гин залуучууд ямар дуу сонсож гин те тэрийг боддог байхгүй юу. Би юм л сонсон заримдаа хипхоп сонсон те сонгодог юм сонсон гэл янз эсвэл R&B ч юм уу ингээл янз юм сонсон бүх төрлөөс сонсон хүүтэйгээ хүртэлчээ ойрд юу сонсож гин ч гэдэг юм уу те тэгэл аль болох тэднийг ойлгохыг л хичээж байгаа юм. Тэрийг бас сонсоод яагаад эднэр энэ дурлаад байна гэдэг талаас нь бас бодно. Тэгэл сонсон. Тэгээд бас заримдаа чөлөөцөг гарахаараа бас утас энэ тоглоом PUBG байгаа шүү дээ. Чи бас зүгээр байхгүй тэгэл. Би танаас яагаад тэгж хэлсэн гэхээр Монголд болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүс бол дийлэнхтэй нэг ингэт юм байна. Өөртөө цаг гаргана гэж хитрхийн нэг хэсэг нөгөө эмэгтэйчүүд өөртөө хайртай баймаа одоо юу гэдэг нь тэнгуут ингээд бид нэр ямар нэгэн байдлаар өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд ажилласаа гадна тий ядчил зүгээр хумсаа бодуулахтаа хүртэл одоо тэрнээс ингээд кайфраад стрессийн түвшин аягүй сайн буурдаг юм байна л та. Гэтэл дийлэнх эрэгтэй хүмүүс тэр дундаа Монгол эрэгтэйчүүд ер нь бол нэг тийм өөртөө цаг гаргадаг хандлага маш бага. Тэрнээсээ болоод стрессийн түвшин өндөртэй байдаг. Тэрийг гадагшлуулдаг. Ядчил одоо 7 нөхдөд үгтэнтэй нэг заалан тоглох байдаг юм уу? Дуртай нэг зүйлтэй байх. Тэр гэдэг тэр хөвшил эрэгтэй хүмүүст хэрэгтэй байна гэдэг зүйлийг мэрэгжлийн хүмүүс айгүйх зөвлөд байгаа юм билээ. Тийм. Наа чи бол анзаар гэдэг л та. Тэгээд тухайн үедээ завтай үедээ юу хийж байгаасаа хамаараад зөв тийш явж гинэ буруу тийш явж гинэ бас тэгчихэж байгаа байхгүй юу? Тэгээд мөрөдө тоглоомч гэдэг юм уу, аригч гэдэг юм уу те ингээ явчихаараа бас буруу болоо явчихж байгаа. Тэрийгээд өөрт чинь зориулаад тэр нь одоохон зааланд очт юм уу те. Зааланд очихын тулд эхлээд дургу байсан ч хүчээр очиод чинь нэг тоглоом, хоёр тоглоом, гурав хөлсөө гаргаад ирэхээр ингээд биед нь эерэг юмнууд гараад эхэлнэ. Би энэ хөнгөн болно те. Сэтгэхүүн хүртэл өөр болно. Тэгээд тэнд тоглож байгаа хүмүүс чинь заалан тоглож байгаа хүмүүс чинь сэтгэхүүн бас арай өөр байгаа. Тэнд хөлөр эргэлж байгаа хүмүүсээс арай өөр байгаа байхгүй. Тэр хүрээл нь өөр болно. Танилын хүрээ өөр болно. Тэднээс сонсож байгаа үг нь өөр болно. Тэгээ өөрөө тэндээс бие сэтгэлийн таашаал авчихна тэгэл ер нь болдог шүү дээ. Тэр ихтэй хүн бие хөгжүүлэл уг нэг сайхан л та. Монгол нөгөө нэг гэрчүүд дээр төрөний ингээд хэлтгээр магадгүй архины амарлаас болоод ч гэдэг юм уу те дундаж наслалт нь эмэгтэйчүүдээсээ бага байгаад идэг. Тэгээд нилээн ингээд нас сахиад ирэхээр ээжтэйгээ уулзсан хүмүүсийн тоо их байгаад идэг. Ягаад эрэгтэйчүүд өөртөө хайргүй байна гэдэг тэр зүйл дээр та ер нь юу гэж боддөг вэ? Чи ер нь бол тийм. Одоо миний бодлоор бол их олон айл гэрвэл бүтэн байгаад бүгдээрээ аавтайгаа ингээ өтлөөсөө те аавтайгаа хамт байгаасаа гэж олон эмэгтэйчүүд нөхөртөөгөө хамт бас ингээд
өвөөмө болоод ингээд байгаасаа гэдэг зүгээр дотор бодол байдаг байхгүй. Монголчууд одоо Монгол ирэх хүний богино насалж байгаагийн одоо тэр нэг үндсэн том шалтгаан бол тэр өөрөө өөртөө хайхрамжгүй байгаа асуудал. Хинэггүй байгаа асуудал. Дээрээс нь тэр буруу зуршлууд. Буруу зуршлууд ялангуяа. Буруу зуршилтаа бол тэр бид ганцхан архийг хэлэхгүй байна л да. Оройд очиод тэр их баахан өөх тостой холж ихж яваал шууд яван дээр хөвчдөг тийм. Тэр чинь тэгэл өөрийгөө яг алж байгаа байхгүй зөв. Яг л алж байгаа шүү дээ. Араас нь хүүтэн колоо очиад тэгэл очиг хөвчдөг тийм. Тэр чинь өөрийгөө өвдөх юмуд өвдсөн ч тэрийг нэг оошоохгүй явах. Одоо эмнэлэгт очиж юм тийм. Тэгээд урдсан сэргийлэх. Одоо л чинь тэгэл бас нэг эмнэлэгт очиод нэг ядаж нэг эрдсэн шинжилгээ өгөө тийм. Юу дутуу байгаа мэдээд каль магний дутуу бол тэрийгээ уугаад дээд дутуу бол тэрийгээ уугаад тэр чинь л яванд өвчин болчихж байгаа байхгүй. Баг багаар ингэсээр байгаа л тэр нэг хажууд л үсэл тэгэл өвчин болчихж байгаа. Тэгэхээр тэр нэрийг хүн бийд байх хэвээр юм а бүгд байн хангаж ингэж байж ах хэвээр байл л да. Ямар нэг юм доголдуулахгүйгээр хоолунд хэрвээ хостой өгтөй мэдсэн бол заавал очиргүй хөвтөд байхгүйгээр тий. Тиймэрхүүл баймаар юм шиг байлээ. Тэгээ энэ болохоор үр хөвгтэй болсон хүн болгоны ард үүдэг том хариуцлага. Төөргөө харилаад байгаа биш үү? Тийм шүү дээ. Тэр чинь өөрийнх нь үүрэг хариуцлага гэж том юм ба шүү дээ. Тэр үр хөвгтэй хайд ирт өгчөж байгаа байхгүй. Ард нь үлдчихэж байгаа гэрүүл үнэхээр хохиролтой байна шүү дээ. Хэцүү байна. Хэдэн хүүхдтэй үлдсэн дахиад хүнтэй суухгүй шнэ. Тэгэл насыг барна. Нөгөө амьдрал бас яг нөхөр мэдээж тэндээ санхүү болоод тэр юмар байсан юмуд ингээл танк гэл алуу болчихсон. Хэцүү шүү дээ. Жохон хүнд юмар ирчлээ. Би яг одоо тэгэл цаашдаа болсон залуучууд хүмүүст бас сургаал үлгэр болох юм болов уу гэж бодож л ярьж байгаа. Түүнээс би ярихчин байсан гэж бодох гэж хэзээ ч ярихгүй байгаа шүү тийм үстэй. Тэглэг яхаа. Тэг болж игэл хортой зуршлуудаас л хол явмаар юм шиг байгаа юм да. Тэгэл бүгдээрээ ер нь бас өөртөө хайртай бай. Тийм шүү. Энд чинь өөрийгөө хайрлах ш. Зөндөө олон хүний өмнөөс хариуцлагатай байсан. Хүн өөртөө хайртай байна гэдэг чинь л хариуцлага байхгүй. Өөртөө хайртай байна гэдэг чинь л бүх юмдаа ингээл хариулах гэж л гисэн үг шүү дээ. Энэ зүгээр буцаага кинон дээр утгаар жүжигчд аяг хариуцлагатай байдаг те. Энэ нь бол нөгөө яагаад тэгэхээр арьсан амраах хэрэгтэй. Та урд өдөр нь ямар ч асуудалтай байх хамаагүй. Тэгээд одоо нүүр царай чинь одоо урт үргэлжилтээ тэр зураг авалтын туршид таргалчихгүй байх хэрэгтэй гэлээ. Өөрчлөгдөж болохгүй гэд. Хэцүү. Тийм үзэнд ядаж тексттэй хэлсэн байх хэрэгтэй гэдэг юм уу. Манайс ч ихэндээ тэгэл ингээл сүлд цаа эн чи юу вэ гэж бодсон шүү дээ. Гэтэ та бол 20 30 50 хүн хүлээж ийм. Дуурийн дуучин байсан учраас тэр цээжлэх бол бас гайгүй. Яг хөө тэгэл нөгөө л нэг архитарсны балагнууд ч бас гарна шүү дээ. Тархитлогоо ингээл ажиллах нь багассан дээ. Хурд удаашрсан байна. Дуурт бол байх. Дуурч бас хэцүү. Өөрийнхөө огт мэдхгүй хэл дээр юм чэйжлэн. Тэгш бас нилээн юм чэйжлэн шүү дээ. Гол дүр бол бараг 1-2 цаг дуулна шүү. Тийм шүү дээ. Тэгээ тэрий чин аялгууг нь бүгдийн өөр юм болгоно. Нэг дойл зөрүүл тэгэл дуур сонирм болчих шүү. Дараа шиг ингээд нэг 5 минут пауз авах ямар ч боломж байхгүй шүү. Нэг 5 секунд ч юм. 1 секунд нэг дойл өнгөрөхтөл тэндээс зөрж байна. Тэрийг алдахгүй дуулна. Тэгээд нөгөө нэг төвд ном шиг тангад ном шиг чэйжилсэн. Аха. Тэрийг л алт. Итали хэл мэдэхгүй шүү дээ бид нар. Тэгэл италиар бүтэн дуурж ажиллаж гарч байгаа. Ерөнхийдөө энэ тэргэж байгаа үг энэ ингэж утгаараа ингэж ажиллаж түүнээс тэнд юу гэж байгаа нэг ч үг мэдэхгүй шахуу тэгэл орж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол энэ 100 үг байлаа гэхэд нэг 10-ын мэдвэл мэдэн тэгэл мэдхгүй тэгэл дуулчих шин. Таныг ер нь бид нэр одоо драмын жүжигээр тайзан дээрээс ер нь харах уу? Харин ми бол боддог л. Аха. Гэтэ ер нь бол бас нэг тиймэрхүү саналууд орж ирж байсан л да. Миний жүжигчний мэргэжлийн багш маань Найдангийн гааяг багш. Багш маань бас чи юу бодож ин иймэрхүү талын юм бодож ин үү гэл нэг саналтай ажилласан. Тэгээд цаана ч бас тэгээд бас найз нөхд маань ч байсан тий. Тэгээ би
орох гэж бодсон боловч үнэхээр дуртай би хүсэжсэн байхгүй. Тэгээд би нөгөө дуурийн театрт цагийн ажил хийж үзчихсэн болох. Тэр ялчгүй ингээд одоо болоо шүү дээ. Ер нь л дуурийн театр, драмын театр энэ урлагийн байгууллагууд чинь ер нь л бол тэгэл ёстой л ингээд дуртай дал явд юм да. Хэцүү. Цаг нар байхгүй, заавгүй амар хэцүү шүү. Тэгээ нөгөө талаас бас жоохон цалин баг. Тэгээд гараад гадуур ингээд одоо чөлөө туран бүтээлчдийг хүссэн юм да орно гэж байхгүй. Түүнээс дараам тоглох бодол надад амар байсан. Байна, ер нь бол байдаг. Саналууд орж ирж байдаг. Би тэгээд болдгонд нөхцөл болцсон болохгүй юм. Би бол нэг гоё жүжиг тогломоор л яагаад ч юм тэгээд бид бас таныг бас тайзан дээрээс бол яг тэгээд би бол надад хэрвээ дараам тоглох юм бол надад давуу тал бас байгаа. Яг тэгэхээр дуурийн дуучин бол тэр хамгийн артлын зэрэгтэл үгээ хүрэх чадвар бол автоматар тогтчихдог байхгүй. Яад би бол шивнсэн ч тэнд очино. Тэгэхээр бол бас нэг тийм давуу тал байгаа байхгүй. Тэгээд бас тэр чин кино жүжиг хоёр ч бас өөр л шал. Тэгээд бас нэг сорж үзмээр л санагддаг нэг гоё те. Гоё штэ. Нэг гоё дүр. Надад таныг ч гэсэн бас тайзан дээрээс хармаар байгаа үзэгч зөндөл байгаа. Би тэгээд хамгийн түрүүнд хамгийн ихний билетийг аваад очино. Тэгэл би бүр багштай хүртэл ингээл заа багшаа би очиж чадахгүй нэ л. Тэгэл дотроо л нэг санаалтал. Гэр бүлтэйгээ л ярилцсан ч тэгэл тиймдээ л гэлтэй ер нь бол тэгэл за гэлгээл болж байгаа юм чи ягаад болохоос өөр ямар ч аргагүй. Тэгээ ялч одоо би ингээл тасралтгүй кинонд явж тэ энэ жилд нэг ингээл 3-4 кино явах чинь л ингээл тойролтол таглан кино байвал бүр цаг хугацаа таарч байгаа юм чи. За битээр ярилцах цаг дууссан байна. Уг нь ингээл бас гоё хууч өрөө сумаар л байна. Тэгээ таны уран бүтээлээс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Саяны одоо сүүлд ярьсан шиг та тайзан дээрээс бас үзэгчтэйгээ бас уулзаарай. Тэр таны гэж овоглогдох, таны үзэл бодол, таны тэр ертөнцийг багтаасан тэр та удууны уран бүтээлээ бас хийгээрэй. Баярлалаа. Бид нар хүлээ. Таны гэсэндээ баг ярилцлагаараа амлаж. За одоо би ингээ харин амлчлаа сая дотроо одоо тийм юулээ. Ер нь бол тэгнэ. Би бол нэг тийм бодцсон байгаа би ч тэгээд гайг байх гэж бодож байгаа. Би өөрөө ч гэсэн бас нэг кино хийж үзтээ юм уу ч гэж бас бодож л байгаа. Зүгээр санаа явж байгаа. Зохиолын санаа явж байгаа. Би тэрэн заавал өөрөө орж тоглох албагүй л. Продюсерийн хийгээд ч юм уу нэг сайхан кино өөрийн гэсэн өөрийн бодсон зэрэг хийчихээ тий. Би одоо их найруулна гэж том бод чааш би чадахчгүй угаасаа тэгээд эсвэл одоо сайн хүнээр зөвлөгөө мөглөө авдаг юм. Тэгээ ер нь бол нэг киноны санаас төрцөн л явжлаа. Үгүй би тандаа яриад бүр энийг мартсан шүү дээ. Харин түрүүнээс хойш араас нь уншихаар ингэний хормог уншигдаад байгаа. Тэгсэрнэ оо гэж хэлдэг. Би нэг ундаа яваадахгүй. Тэгээ ингээ ярилцсанд ингээ харсан чи ингэний хормог гэдэг. Та ингээ шууд онгойлгоод уудсан шүү дээ. Ийм гарсан юм байна шүү дээ. Ингэний хормог зориулсан. Амар хэрэгтэй гэж. Ингэний хормог. Тэг энэ болохоор өмнө говь аймагтаа үйлдвэрлэгдээд автомат ингээ үйлдвэртэй. Үйлдвэрлэгдээд боловсруулагдаад бид шууд зориулсан. Харин тийм тэгээд тонц мөнц үүсэхгүй бүр яг ингээ нөгөө боловсруулчихсан. Тэгээ ингийн хоромгийг чихэр сахаргүй яа сайтах юм тийм. Хүүхдүүдэд бас сайн өгөөл. Тэгээ одоо нөгөө нэг тархитлагооны одоо ачааллтай хүмүүст бол уумар юм байна. Дээрэс нь хордлого их сайн тайлдаг. Тийм. Тэр юмтай. Харин тийм бэл. Тэгээд энийг манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Бүр мартцсан тайлбарлаж ярихаач мартцсан сууж. Амжилт гэсэн гоё юм байна. Нэр айгүй гоё. За нэвтрүүлгийн төсөл танд яасан гоё юм бэ? Бэлэг өгөө гэх. Тагнаад амтгаж байгаа. Харин өстой гоё амттай. За энэ болохоор амрах агшин гэдэг нөгөө алжаал тайлах төв байгаа юм. Тэгээ та одоо мэдээж зураг авалттай нэлээд явж байгаа, ядарч байгаа. Тэгээ өөрийгөөс амрах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ төв маань болохоор Gem бол төвийн
төвд байрладаг. Одоо 25 дугаар эмийн сангаас дэшээ гэдэг тэнд байдаг. Тэгээд та энэ болохоор хосоор одоо үйлчлүүлэх хэрхэн бичиг байгаа да. Тэгээд зураг авалтаа дуусаад гэр бүлийнхээ хүнтэй сайхан амраарай. Энд нөгөө бас ийм толгооны спа гэдэг ингээд шинэ бас үйлчлэг бас гарцсан. Тэгээ бүтэн биеийн барай болон бүх төрлийн амрах боломжийг энд олгож байгаа шүү. За баярлалаа. Яасан гоё. За таамраад аваарай. За энэ сая хоёулыг нь амссан Camwell брэндийнхэн бүтээгдэхүүнийхэн дээжийг бас энд хийчихсэн байгаа. Та одоо бас нөгөө эндээс гараа шууд зураг авалттай шүү дээ. Тэгээ кремалж явж байгаад жоох ядраад байвал очихраа. Энэ юм уу? Тий энэ байгаа энэ. Яасан гоё. Баярлалаа. За ярьцгийн урилга авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Санаж бодож байгаа бүх зүйл нь биелэх болтугай. Баярлалаа. Ерөөл уцаа. Үргэлж бас баярлуулж, ирч хүрч хамгийн сайн сайхан бүхнийг та бидэнд бас түгээсээр байгаарай гэж таньс өгсөе. Сайхан ийм эерэг подкаст хийж та бүхэнд бас баяр хүргэе. За баярлалаа. За баярлалаа. Бидэнтэй хамт исэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Түр баяртай.